Мэдээ үргэлжлэж байна. За эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдал хэрэгсэгтэрч эмнэлгүүдэд олгох санхүүжилт зогсон тухай асуудлыг бид өмнө мэдээлсэн. За тэгвэл түүнчлэн эм ханган нийлүүлэх байгууллагуудад очих санхүүжилт тасарсантай холбоотой эм тарианы нийлүүлэлтэд зогсоохоос өөр аргагүй гэх байр суурийг албаны их сурвалжууд өгчүүлээ. Тэгвэл улсын эмнэлгүүдийн санхүүжилт тодорхой хувиар буурсан ч тусламж үйлчилгээгээ тасалдуулахгүй байхад анхаарч байна гэх тайлбар өглөө. Эмнэлгийн хувьд гэх юм бол одоо ямар ч гэсэн он гартал бид хэд одоо яг л нөгөө даатгалын ерхий газраас гэсэн квотыгаа дагуу тэгээ гэрээнийхээ дагуу л манайх ямар ч байсан гал алдахгүйгээр ажиллана. Тэгээ 26 оны 1 сараас эхлээд одоо гэрээ маань яаж орж ирэх нь бидэд бас нөгөө гүйцэтгэлийнхаа дагуу л одоо нэг одоо тухайн эмнэлэг одоо хэр гүйцэтгэлтэй байна. Тэрнээсээ хамаарал янз янзын хувь бодогддог. Одоо манай эмнэлгийн хувьд гэх юм бол одоо дараа сарынх нь эхнийх нь одоо нөгөө гүйлгэн дээр гэх юм бол урьдчилгаа өгчтэй. Тэгээ 20 гараад гүйцэтгэлээ өгчтэй өмнөх сарынхаа. Тэгэхээр манайх дээр бол нэг тийм яг бас нэлээд хоцроод байгаа. Гэхдээ яг нөгөө орж ирж байгаа санхүүжилт маань яг цалиндаа таарад жишээлбэл нөгөө одоо эмийн нөгөө өглөг мөглөг ингээд янз янзын нөгөө төлбөрүүд өрнүүдээ ингээд дараа ихээр бас тэрэн дээр жоохон хумигдмал байдалтай байгаа. Гэхдээ бид хэд бол тааруулаад менежментээр ингээл тал руу тараагаал жоохон мөнгө өгөөл ямар ч нэг гал алдахгүйгээр эмнэлгийн төсөлмжлөлөө үзүүлээд явж байгаа. Одоохондоо тийм балгал байна шүү дээ. Бид хоёр одоо 5 оноод гарч байна. Гатгаа аваад гарч байна. Эмчнэрээ тасалдаж малцсан юм бол аахгүй нөөцөндөө л байгаа гэдэгсэн шүү дээ. Ер нь энэ дүүргийн харьяаных уу? Тий, энэ дүүргийн. Охин нь одоо дажгүй. Охин дажгүй эдгээд гарч байна. Хараа хийлгсэн үү? Яа марцсан юм гэж. Хараа хийлгш юм уу? Хэлсэн. Хаана хийсэн үү? Хэлсэн. Одоо тэгээ гайгүй болцсон уу? Би энэ гайгүй юу? Даатгал байхгүй бол нь эхэндээ хувийн эмнэлэгч аягаасаа үздэг гэсэн. Одоо бол үзэхгүй болцсон байлээ. Улсын эмнэлэгтээ очигээд. Үгүй бол төлбөртэй гээд. Тэгээ төлбөртэй гэхээр төлбөр нь аягүй өндөр. Тэгээ бид нар ч одоо дэтгэврийн бид нар чинь төлбөр төлнө гэж одоо аягүй хэцүү шүү дээ. Тэгээд одоо улсын эмнэлгээ бараадаад нийлээл юм болж жилийн дэрлээ. 2025 онд дуустал эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал сайжрах хэсэг нь эргэлзээтэй байна. За одоогоор хувийн хвшлийн эмнэлгүүдэд олгох санхүүжилтээ бүрэн зогсоосон гэж эрүүл мэндийн даатгалын ерхий газраас мэдээлж байна. За зөвхөн улсын эмнэлгүүд эмийн сангуудад олгох төсөвтэй байна гэх мэдээлэл өгч байна. За дашрамд дурдахад эрүүл мэндийн даатгалын санд үүссэн асуудлаас үүдэн газрын даргын их болтыг нь өнгөрсөн сард эрүүл мэндийн сайд ажлаасан чөлөөлсөн. За тэгвэл одоо хүртэл орных нь албан тушаалтанд томилогдоогүй тамгын газрын дарга нь даргын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа ажээ.